За сайн байцгаана өргөн хүнд делегатчаа хүлэгнийг дагдуу найз нөхдөө та бүхнийг энд хүрэлцэн ирсэнд Делика Offroad клуб Offroad Mongolia Delika клуб Delika Mongolia клубээс зохион байгуулж байгаа 4 жилийн он арга хэмжээг зохион байгуулагчид гүнээ талархаж байна. Offroad Delika Mongolia клуб маань байгуулагдаад өдгөө 4 жил болж байна. Энэхүү 4 жилийн хугацаанд санаа зориг нийлсэн олон залуучууд нэгэн тогондоор нэгдэж Делика хэмээх машиныг олон нийтэд сурталчилж ажил амьдралдаа хэрэгжилж сүүлдээ бүр спорт болгон ашиглаж спортын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна. За тэгээд энэхүү өнөөдрийн арга хэмжээ 4 жилийн он баярын арга хэмжээг албан ёсоор нэнүүгээд Offroad Mongolia клубын тэргүүн тулгааг бүх хилээ чимээн орж байна. Сайн бацхан уу. Монголын Бартад замын Делика клубын тэргүүн их тулга. За энд хүрэлцэн ирсэн бүх хүлэг нэгт санаа зориг нэг явдаг залуучуудаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээ бүгдээрээ өнөөдрийнхөө тэмцээнийг ингээд нээе. За манай делегатчдын нэг тогтсон уламжлал байдаг. Энийг дахин сануулъя гэж бодож байна. Та бүхэн маань явж байхад магадгүй урдаас чинь Делика гараад ирэхээр таньдагч бай, тандгүйч бай заавал гэрлээрээ тохиж мэдчилдэг. Тэгэхээр энэ алтан уламжлалаа цааш нь үргэлжлүүлээд бүгдээрээ хаанч явсан бие биендээ тусдаа тэмтэй мэдтэй устдаа явцгаараа бүгдээрээ бие биендээ гэрлээ шилжүүлж мэдчилж байгаараа гэж хүсэж байна. Клубын маань гараж засварын газар үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр манай Offroad Delika клуб маань L400 энтер гэж тусгаарлагдаж томьёологдоод машин дэргээ сайхан тоноглоод ингээд хамтарч ажиллах юуны маань тэмцээний манаас бас гол нэгэн үндсэн зорилгоудын нэг шүү. Хоорондоо мэдээлэл солилцоод машин дэргээ сайхан тоноглоход. За ингээд өнөөдрийн тэмцээн маань албан ёсоор нээлээ. За ингээд оролцож байгаа тамирчдаа амжилт хүсье бүгдээрээ. Delika гэдэг машины эд шидийг үзүүлцгээе бүгдээрээ.
хоёрын шагнал нь жолооч Ванчин дорж 9 гай эрдэн. Мөнгөний даа мөнгөн цом өргөмсөж татлагны код очсон юм шиг араш дээр очсон. нэг нь олцсон нөгөөг нь олцсон хоёр татлаа батгүй нэг нь авахгүй. Энэгээр авдаг онцтой байгаа. Энэ машин бол ерөнхийдөө яг 5 хоногийн дотор бүрдээд өнөөдөр ерөнхийдөө анхныхаа тестийг хийсэн байгаа шүү. 5 хоногийн дотор хийсэн шүү энэ машиныг. Тэгээд өнөөдөр яг уу те яг энэ 400 анх удаа бас ингээд тастаа тайраад өөртөө өндөрлөөд орж болдгийм байна гэдгийг бас залуустаа үзүүлээ харууллаа тий бас гоё бэлэг бол чадсан болов гэж бодсон. Сюрприз. Нэгдүгээр нэг дуулаг төгсөг. Нэгдүгээр дасан хоёрын хоо аваад бүлүүдийг үүсгэж байгаа. Нэг нь тэргүй. Тэгээд 4 жилийн баярынхаа тэмцээнд өөрийнхөө зохион байгуулсан бүлүүгээс тэргүй байрны шагналыг авч байгаа. Манай тэргүй бол өөрөө бас энэ дэлгэцтэй үлгэр дуурайл үзүүлээд энэхүү L400 машиныг яаж хамгаалж яаж өндөрж татвар тайлж болох вэ? Гэдгийг өөрийн биеэр үлгэрлээ харуулдаг. Би ч мэдээгүй байж байгаа сайн мэдээ. Өнөөдөр мэдсэн. Маш их нууцтай юм байна шүү. Нэгдүгээр өрөө шагнал шүү. Нэгдүгээр өрөө шагнал автоматад цом өргөмжлөд сүйдрэж. Сэтгэл багтмаар гэх юм уу? Тийм шагнал үлдсэн байна. Энэ шагнал бол ир зоргийн шагнал. Энэ ир зоргийн шагналыг ир зоргийн шагналыг D5 клубээс орсон жавхландаа өгөх шийдсэн байна. Энэ бол үнэхээр ир зориг. Жавхландаа өгсөн. Истөрмөн нэ бэ? Штурман хин Жавхлангийн истөрмөн хаана? Иржин. Энэ зам дээр D5 машинаар энэ машинуудаа орсон гэдэг бол бас үнэхээр хэцүү. Маш их ир зориг шаардсан уралдаан. Тийм учраас D5 клубын завхландаа ир зоригийн шагналыг гардуулж байна. Ир зоригийн медаль өргөмжлөд тэгээд миний өөрийн хувийн бэлэг байгаа. Тэр маань юу гэхээр машины бүрэн худаас Хажуу бүлүүгээр болоод ирсэн байна. Юу хийсэн бэ? Сайн бацхан залуусаа. Өнөөдөр та бүхний минь 4 жил болж байгаа байна. Та бүхэндээ Бажирэг клубын нийт хүрэлцээний өмнөөс гал халуун баярын мэнд хүргье. Бидний зүгээс ингээд нэг өчүүхэн бэлэг гардуулах гэдэг. Та бүхнийхээ одоо 4 жилийн зориулаад Delta Offroad Mongolia гэдэг. Маш их баярлалаа. За, Бажирэг клубын төвчтэй маш их баярлалаа. Бид нар чинь Mitsubishi гэсэн өөр нэгтэй ер нь уралдаан тэмцээнд аль болох сэтгэл нэгтэй оролцдог. Би биений тэмцээн ажилладаг